та бүхнийг бас миний ярихыг сонсох гэж хүрэлцсэн гэсэнд их баярлалаа. За би лекц үндсэн ийм 4 чиглэл болгож ярих гэсэн. За энэ эхний хэсэг нь бол одоо вирус гэдгийн тухай. Вирусыг одоо ч гэсэн юу вэ гэдгийг тодорхойлоход маш хэцүү байгаа учраас энээс эхлэх нь зөвлөө гэж. Биологи амгаахын судалдаг болохоор вирусыг жижигхэн амьтан гэж ихэнх хүмүүс боддог юм шиг байна. За амьд амьтан гэдгээр одоо би бол хүн, амьтан, мал, ургамал, бактери хүртэл оруулж ярьж байгаа. За энэ амьтад бол эс хэмээх нэржис тогтдог. Нэг эсээс тогтсон амьтан ч бий, төмөн эсээс тогтсон амьтан ч бий. Бид бол хүн гэдэг амьтан бол ойролцоогоор 1.5 тэрбум эсээс тогтсон амьтан гэдэг. Зарим нь бол нэг эсээс тогтсон. Гэтэ эс гэдэг юм аа. Заавал гадуураа бүрхүүлтэй цөмдөө одоо бөөмтэй цитоплазм гэдэг шингэн дотроо одоо эсийн эрхтэн буюу органеллтэй ийм идэв байна. Амьд амьтан бол өсдөг. Өсгөсгтэй бол одоо янз бүрийн шат дамжиж ирсэн тийм. Одоо хүн дээр бол одоо үр хөврөл, ураг, хүүхэд, залуу нас, эд нас тэгээд одоо хижээл нас гэх юм. Зарим амьтан бол одоо бүр одоо метаморфоз болдог. Өт шиг төрөө эрвэхээ болчих юм. Гэхдээ бол заавал одоо өсч томорч идэг. За эс хуваагдаж организм бол голдуу одоо бэлгийн буюу бэлгийн бис замаар үржиж үр төлтэй болдог. Энэ удамшлын мэдээллийг хадгалагч гол хоёр хүчил болох ДНХ, РНХ хоёуланг нь агуулдаг. Эсвэл уургийн нийлэгшил хариуцсан тусгай эрхтэнтэй, эсийн эрхтэнтэй, органеллтэй энэ рибосом гэдэг. Тэгэхээр вирус эднүүд энэ шинжүүдээр бүгдээрнгээс нь одоо амьд амьтнаас ялгаатай юм аа. Бие үүссэн вирус бол вирионоос тогтдог. Эс байхгүй. Тэр бие үүссэн вирион бол өсөхгүй. Эсээс гараад тэр чигээрээ одоо насыг барна тийм. Вирион бас үрждэггүй. Хуваагдаж үржихгүй, үр төл гаргахгүй. Гэхдээ нуклеин хүчлээ ашиглаад өөрийгөө хувилан олшруулах чадвартай. Энийг бол үржих гэж хэлэхэд таарахгүй юм да. Тийм учраас энийг бол голдуу манай шинжлэх ухаанд бол энэ репродукц гэдэг. Үржил биш. Нуклеин хүчлийн зөвхөн нэг хэлбэрийг л агуулна. Эсвэл ДНХ, эсвэл РНХ. Гэхдээ одоо эстэй организм бол ДНХ бол одоо удамшлын мэдээллийг хадгалагч, РНХ нь зөөвөрлөгч, уургийн нийлэгшийг залагч үр гүйцэтгэдэг бол вируст энэ хоёрын аль нь ч гэсэн удамшлын мэдээлэл хадгалагчийн үүрэг гүйцэтгэдэг. Уургийн нийлэгшүүлэх өөрийн аппарат. Вирионы бүрэлдэхүүнд уурга байгаа. Гэхдээ тэр уургийг бол эзэн организмын рибосомыг залж гаргаж авдаг. Ийм учраас одоо вирус амьтан юм уу юу юм гэхээр одоо вирус бол вирус гэж хэлэхээс өөр. Гэхдээ ширээ сандалсыг бас биш тийм. Тийм учраас энгийн үгээр тодорхойлох юм бол маш жижиг ердийн гэрлийн микроскоп харагдахгүй, нянгийн шүүрэн торхгүй. Геном нь бусад биологийн биетээс илүү олон хэлбэртэй. Нэг утаслаг, хоёр утаслаг ДНХ, эсвэл эерэг сөрөг нэг утаслаг, хоёр утаслаг, тасархайцсан өргөлж РНХ геном нь олон хэлбэртэй. Бие гүйцсэн хэлбэртэй бол бодисын солилцоонд итгэхгүй, уург нийлэгжүүлэх, хуваагдан үржих, олших чадваргүй. Ийм этгээд юм байна л да.
анхны одоо вирусыг одоо бактериас ялгахад хэрэглэж ирсэн юм бол энэ нянгийн шүүр гэж юм байна. Энийг бол одоогийн залуучууд ерөөсөө мэдэхгүй магадгүй. Биднийг оюутан байхад бол манай микробиологийн танхимдаг ийм гулууд шиг юм байдаг байсан. Зөвхөн үзүүлдэг. Одоо нян вирусыг бол нөгөө мембранаар ялгаж байгаа учраас маш амар. Энэ бол зүгээр одоо шаазан гулууд дотор хөндийтэй. Энийг бол одоо анх бодж олсон хүн бол энэ Францын микробиолог Шарл Шамберлан. Энийг бол Шамберланы шүүр гэдэг юм л да. Тэгэхээр энэгээр яаж вирусыг ялгадаг вэ? Энэ гонцгой юмны нүхэн дотор нь тэр ялгах гэж байгаа одоо вирус агуулсан байж болох юм уу? Халдвар дамжуулдаг тэр шингэнийг хийгээд энэ гаднаас нь одоо хийгийн вакуумдхаа энэ ханаар нь нэвт гарч чадж байгаа юм тэгээд халдварыг цааш нь дамжуулж ивэл энэ бол одоо вирус байжээ гэж. Энэ бол одоо өнгөрсөн зууны 40-од он хүртэл бол вирусыг ерөөсөө ингэж л ялгадаг байсан. Вирусыг өөрийн нь орж харах юм уу болцоо байгаагүй. Тиймээс эхний үед бидний оюутан байхад бол вирусыг заавал шүүрэгч вирус гэж ярьдаг. Filtrable virus. Тэгэхээр энэ бол одоо нөгөө судлахад маш хүндрэл бий болгож байгаа юм да. Энэ одоо шүүрч гарсан зүйл нь өвчин үүсгэж байна уу юу гэдгийг бол хүний өвчнийг бол хүнтэй төстэй өвчлөж болдог тийм амтан дээр нөгөө шүүрч гарсан юмын хамар аманд нь шүрших юм уу биеинд нь тарж иж одоо вирус байна уу. Тийм учраас эхний үед бол вирус судлал дандаа хөөж судлах аргаар явна. Тэр одоо эмч нарт шууд одоо эмчилгээний арга бусад юмыг хэлж өгөх тийм болцоо байгаа. Зөвхөн хойноос нь хөөдөг тийм их онлайн маягийн ухаан байсан баг юм л. Гэтэ энэ бол одоо бидний одоо тусгай литератураас нь мэдж байгаа хэрэг. Бид ч өөрсдөө энэ одоо аргаар вирусыг судалж үзээгүй. За тэгээд одоо вирус ямар хэмжээтэй хэлбэртэй юм гэдгийг бол электрон микроскоп гэдэг багж гарч ирж анх дүрс зургийг харсан. Гэтэ энийг бол одоо дэлхийн 2 дугаар дайны өмнөхөн Германы эрдэмтэн Манфред фон Арденны Руска гэж хоёр эрдэмтэн бол анхны электрон микроскопыг хийсэн гэж ярьд юм да. Гэхдээ тэрийг бол дэлхийн 2 дугаар дайн гарт тасалдсан. Тиймээс ер нь бол дэлхийн 2 дугаар дайнаас хойш вирус гэдэг юмны дүрсийг харж чаддаг болсон. Тийм учраас бол одоо хэмжээгээрээ бол одоо энэ хамгийн том вирус, модогийн вирус бол жишээлх юм бол нэг 300 үржих 400 хэмжээний тийм тоосох хэлбэртэй. Тэгэхээр энгийн одоо гэдсний сахамсар гээд бидний одоо гэдсэн дотор хэдэн тэрбумаараа байдаг тэр вирус одоо ням бол уртааш одоо 1 микрон тийм одоо сахамсар маягийн. Тэгээ одоо хамгийн жижиг вирус бол одоо энэ полио вирус гэх нь одоо 20 нанометр. Тийм учраас энэ вирусыг судлах гэдэг бол яхан үнэтэй, төвөгтэй шинжлэх ухаан байсан. Одоо бол өмнө ялгархан болоод байна л. Нуклеин хүчлэр нь одоо авч үзэх юм бол одоо ийм хэмжээтэй байна. Тэгээ одоо бол вирусээс баг вириоид, прион гэж бас организм байна гэж ярьж байгаа. Ийм болохоор бол хүний мэдлэгийн тэмүүлэл хязгааргүй юм л да. Энийг одоо үгүй зарим нь электрон микроскопоор, зарим нь одоо зүгээр зурж хийсэн зүйл энэ стафилококк зүгээр идээрлүүлэгч алтлаг стафилококк. Энэ бол бас л одоо 1 микрон диаметртэй юм бөмбөлөг. За энэтэй харьцуулахад бол нэг одоо стафилококкын ням дотор одоо мэдэгдэж байгаа бүх вирусын цуглуулга хийхэд өлгөн багтана гэж байна. Тэгэхээр уусвал микроб гэхээр яг адилхан юм шиг. Одоо энэ вирус, нян хоёр одоо бактери хоёр бол тэмээ ямаа шиг юм. Өөрөөр хэлэх юм бол эн чинь одоо 20 нанометр
Энэ хоёр ч нь бол одоо Жан Жон хоёр шиг юм байна байхгүй. Тэгэхээр энэ чинь бол адилхан юм байна гэж хэлж болохоор үгүй юм да. За энэ электрон микроскопоор харсан хэлбэрүүд. Энэ бол одоо рентген зураг шиг нэвт электрон микроскоп. Ер нь электрон микроскоп бол рентгенд их ойролцоо тийм ээ. Электронны урсгалаар нэвт харна. Энэ бол одоо коронавирус гэдэг үл юм бөмбөлөгдөө вирус байна. Арена вирус үл юм байна. Энэ одоо пикорновирус хамгийн жижиг вирус, кальци вирус. Энэ бол одоо яг зүгээр вирусын ангиллаар нь энэ бол нэмэх утаслаг РНХ агуулсан вирус. Энэ вирусуудын генетикийн материалууд шууд одоо эсийн рибосомоор уншигдах чадвартай. За энэ бол одоо бас парамиксовирус гэх одоо корин вирус шиг юм бол ортомиксовирус гэдэг одоо томоогийн вирус, униа вирус гэдэг энэ одоо филовирус гэдэг. Энэ бол одоо нэг Марбургийн халдвар, Эбола халдвар гэсэн үед Африкт гардаг гэдэг тэрийг одоо үүсгэж вирусууд. Арабта вирус гэдэг нь галзуугийн вирус тийм одоо сумны хушуу шиг. За вирус одоо репродукцид орох өөрийгөө хуйлж олшруулах бол бас их нарийн төвөгтэй болчихсон. Би энэ бүгдийг одоо нарийн ганцхан слайд дээр. Тэгэхээр энэ аливаа эсийн гадаргууд бол энэ вирус ирж наалдах тийм рецептор байна. Тийм рецептор байхгүй тухайн вирус тэр эсээр халдахгүй. Тийм учраас тодорхой нэг вирус хүнийг өвчлүүлдэг, эсвэл зөвхөн нохойг өвчлүүлдэг энэ төр байвал тэр рецептор нь байхгүй гэсэн. Тэгээд рецептор дээр наалдсан дараа вирусын одоо капсид гэдэг мембран, эсийн мембран хоёр нь хоорондоо одоо нийлдэг. Энийг бол фьюжн буюу нийлэх. Тэгээд нуклеин хүчлэн чөлөөлдөг. Цааших бүх ажлыг бол нуклеин хүчил хийнэ. Тийм учраас энэ нуклеин хүчлийг олж илрүүлдэг арга энэ төр гарахаас өмнө бол вирус эстергээд алга болчтой. Тийм учраас энийг бол эклипс үе гэдэг байсан. Эклипс гэдэг таавхан одоо бас мэдэн сар хичгийг бол эклипс гэдэг тийм. Нөө сар алга болчтой. Тэр вирус алга болчихно. Тэр үед бол нуклеин хүчлийг харахгүй учраас эстер очиод тэгээд нэг мэдсэн алга болчихсон. Тэгээ баахан байж байгаа л зөндөө олон вирус болоод гараад ирсэн. Энэ хооронд явагддаг процессыг бол одоо сүүлийн 30-40 жилд нь хүн төрөлхтөн олж мэдсэн. Энийг олж мэдсэн нь бол одоо тэр яригдаад байгаа молекул биологи, молекул генетик гэдэг ухаан хөгжих үндэс суурь болсон. Тэрний одоо юу гэдгийг фармаколог гэдэг эм судалдаг ухаанд бол цагаан хулгам гол модель загвар байдаг. Нөгөө сонгодог генетикийн гол загвар бол одоо дрозофила гэж одоо ялаа байдагтай адилхан молекул биологи, молекул генетикийн судалгааны гол одоо объект загвар бол вирус. Тэгтээ бол одоо судалгааны ихэнх үеийн бэрхшээлээс болоод одоо 40-од оноос хойш хугацаанд 50-60 он хүртэл вирус судлалын гол ажлууд бол ургамлын вирус, бактерийн вирус хоёрыг хийгдсэн. Хүний вирустай ажиллахад бол маш төвөгтэй болсон юм. Вирус байна уу нэг хүн халдаая гэвэл хэн ч одоо би заа тэгье гэж хэлэхгүй үсэ тийм. Тийм учраас голдуу бол энэ тэр ургамал бактерийн вирус дээр одоо хийж ирсэн. Тийм учраас ер нь бол вирусыг анх олсон улсууд бол ургамал судлаачтай байна шүү дээ. Тийм учраас манай ч гэсэн ургамал судлаачаас вирус болсон актив судал байна. За тэр бактерифаг юу одоо бактерийн вирус үл энэ бактери хайлуулдаг учраас бактерифаг гэдэг. Уг нь бол одоо манайхан бол бактери залгуур гэж байгаа юм да. Бактерийг залгичж байгаа биш, бактерийн эсийг хайлуулдаг. Энэ бол жишээлх юм бол бактерийн эсийн гадаргууд дээр наалдсан вирус зарим нь дотроо энэ нуклеин хүчлээ агуулсан. Зарим нь нөгөөх нь ингээд гибрид шиг юм яг бас гоё бүтцтэй энэ сансрынхан бас энэ тэр өөр гариг дээр буух муух
аппаратаа бас эднийг ашиглаж загварыг бол ашигласан шүү шүү те. Би бол бүх вирусыг ярина гэвэл одоо дийлэхгүй. Амтны, ургамлын, бактерийн би бол ангаах ухааны холбогдолтой вирусээс 2 жишээг нэрнэ. Гэхдээ энэ бактерифаг бол сүүлийн үед бол ангаах ухаанд бас их анхаарал татж байгаа. Яг л антибиотик эм гарахаас өмнө эмгэг төгч бактерийг устгахад бол бактерифагийг нэлээд хэрэглэж ирсэн. Тэгээ антибиотик гараад ирсэнээс хойш бол антибиотик дэндүү хурдан үйлчлэгтэй учраас хэрэглэхэ болсон. Гэтэл одоо бол антибиотик төсвөлдсөн нян ихсээд ирэхэд бактерифагийг бол эмчилгээнд ашиглах нь ихсэж байна. Тиймээс бактерифаг бол одоо ангаах ухаанд дахиад бактерифаг хэрэглэх шинэ үе эхэлж гэнэ гэж ярьж байгаа. Антибиотиктой хослоод юм уу? Хослохгүй байна. За одоо хоёр дахь хэсэг тийм энэ өвчнөд тэмцэх зэвсгийнх нь хувьд. За энэ дээр би бол хоёр нозологийн нэгж гэж манайхан ярьдаг. Хоёр өвчин дээр багж. Нэг нь бол вирус гепатит, элэг гэмтэгч өвчин. Энэ бол манай улсад бүртгэдэг. Халдварт өвчнийг бас хоёр хуваана. Нэг нь бол албан ёсоор заавал бүртгэдэг өвчин. Тохиолдол болгоныг нь яаралтай мэдээлэл хуудас гэж хуудас бичээд тэгээ бүртгэдэг. Зарим өвчнийг бол тэгж судлах арга байна. Тэр нь ханиад том. Ханиад том бол одоо насанд хүрсэн хүн жилдээ 6 удаа ойролцоогоор ханиад төрнө тооцоосон бонд. Зарим нь 20 ч хүрнэ. Зарим нь хүрэхгүй тийм. Тэгэхээр тэрийг бол тохиолдол болгоныг бүртгэх болцоо байх учраас тэрийг бол хангалттай surveillance-аар судлах. Тэгэхээр энэ хоёр загвар дээр би ярив. Бүх өвчнийг ярьж чадахгүй. Тэгээд Монгол улсад бол энэ халдварт өвчин гэдгийг бүртгэхийг 1952 оноос эхэлсэн байна. Тэрнээс өмнө бол одоо нэг тохиолдол болгоныг бүртгэдэг систем байгаагүй. Тэгээ энэ вируст гепатит буюу шар гэдэг өвчин бол одоо 52 оноос бүртгэж эхэлсэн. Энэ бол одоо 60-аад оны дунд үе дээд зэгтээ хүрсэн. 100000 хүн амд бол одоо бараг 300 хүрсэн гэсэн үг шүү дээ. Одоогийн одоо энэ төвчнөөс бол одоо 20 дахин өндөр төвшин. Тэр үед бол одоо шарлсан хүмүүсээ хэвтүүлэх эмнэлгийн болцоо байхгүй учраас зарим улсын одоо бас эмчлэх эм байхгүй учраас аршаан бараадуулаад майхантай одоо явж ирсэн гэж манай ахмадууд ярьдаг. Тэгээ бол энэ үед бол бас арай ангаахт орж амжаагүй байсан юм л дээ. Тэрээс мэдэхгүй тэгж ярьдаг. Гэхдээ энэ одоо 1971 он хүртэл вирус гепатиттэй бид бол эмнэл зүгээр л одоо шарлуу энэ вирус. Вирусыг харсан хүмж байхгүй, вирусыг илрүүлдэг маркерч байгаагүй. За 1971 онд анхуул энэ Б гепатитийг илрүүлдэг тэр HBS антиген гэж одоо яриад байгаа юм. Томоогийн вирусын гадаргуугийн эсрэг төрөлжийг илрүүлэх системийг 1971 оноос ашиглаж ирсэн. Тэгээд тэр энэ антиген илэрх юм бол Б гепатит, илэрхгүй бол А гепатит. Энэ одоо судалгааг одоо анх манай эхэлсэн хүн бол Арслан гэж доктор байгаа. Эренчингийн Арслан. За дараа нь энэ 2 дугаар үед бол одоо бас нэг мэдэгдсэн юм бол энэ элэгний өмнө гэдэг өвчин бол актер ихсэн. Ерөөсөө энэ бол одоо 100000 хүнд нэг 10 хүрэхгүй тохиолддог байсан бол хэдхэн жилийн дотор бол одоо маш их өссөн. Тэгэхээр энийг бол ер нь одоо энэ вирус гепатиттэй холбоотой юм биш байгаа гэж хардах үндэслэл болсон. Тэгээд тэр нь сүүлдээ батлагдсан. 3 дугаар үеүл бид одоо вирус гепатитийн эсрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах төвшөнд хүрсэн. 1987 онд бид энэ Б гепатитийн эсрэг вакциныг туршин нэвтрүүлээд 1991 оноос шин төрсөн бүх хүүхэдтэй тарьдаг болсон. Тийм учраас энэ одоо өвчлөл огцсон, буурсан. Энэ одоо шинжилгээ эхлэхдээ өвчин бас жаахан ихссэн. Шинэ юм нэвтрэн гэдэг нь өвчнийг илрүүлэлт нь ихсэн учраас энэ HBS антиген бол заримдаа шарлаагүй байхад илэрч байна. Тэгэхээр шарлаагүй гепатит. Тэр шарлах гэж гепатитыг нэрлэх бол оновчтой биш нэр. Энэ бол одоо гепатит буюу элгэний өрөвсөл энэ шарлаж болно, шарлахгүй ч болно.
Тэгээ одоо бол энэ манай одоо энэ эпидемиологч бол цаашдаа яах вэ гэсэн одоо 2020 он хүртэл одоо математик прогноз гаргасан. Ерөнхийдөө бол энэ төвшөндөө юм уу ялгүй одоо багасах ийм зураг гарч гэхдээ янз бүрийн одоо энэ нөхцөл таарах юм бол ихсэж болзошгүй бас нэс баг байж болзошгүй. Энэ бол одоо эхний шатны одоо 70 оны хүртэлх хугацаанд манай ямар арга хэмжээгээр тэмцэж байсан бэ? Тэр үед дэлхийд юу болж исэн бэ? Энэ одоо шар маш ихсэн үед бол одоо тэр үеийн Монгол Ардын Сүлт намын төвхрөө сайдрын зөвлөлөөс энэ 170-111 тоот тогтоол гэдэг зүйлийг 1960 онд гаргасан. Энэгээрээ бол Монголд одоо ангаа ухааны вирус судлал гэдэг юм хөгжүүлэхгүй болохгүй байна. Энэ вирус судлалын лабораторийг байгуул гэдэг даалгаврыг эрүүл мэндийн яамд өгчээсэн байна. Гэхдээ харамсалтай нь вирус судлал гэдэг бол тийм амар шинжлэх ухаан биш байсан учраас энэ тушаал 1974 он хүчээж биелсэн. За тэгээ энд бол одоо хэрэгжүүлсэн арга бол голомтын хариуцлага шар гарсан газар одоо холормын цацдаг энэ төр байсан да. Тэгээ одоо ч бол бараг байсан байна. 64 оноос бол иммун глобулин тарьдаг. Голомт гарсан газар буюу заримдаа ерөөсөө намар цэцэрлэгийн хүүхдүүдэд бүгдэнд нь иммун глобулин тарьдаг. Яг л иммун глобулин дотор бол насанд хүрсний хүний цуснаас авсан одоо тэр ялгсан иммун глобулин бол тэр Б гепатитийн юм уу А гепатитийн аль алийнхын хэсэг антител агуулж ирсэн учраас тэрийг тарьж хэлсэн. Энэ иммун глобулин одоо хийсэн улсууд бол манай шинжлэх ухааны гавьяат ажилтны Дандигой нарын улсууд энэ 1991 онд одоо төрийн шагналд хүрсэн. Тэр одоо иммун глобулин хийх ажил бол одоо хүртэл явагдаж байна. Энэ үед бол дэлхийд дахин юу болж ирсэн бэ гэдэг нь бол тэр 1965 онд бол эхлээд Австрали антиген гэж нэрлэгдсэн сүүлдээ энэ Ашбес антигений олсон. Шинжлэх ухаан бол бас одоо өөрийн сонирхолтой түүхтэй. Энийг бол анх одоо илрүүлсэн хүн нь бол Барух Баламберг гэж Америк эрдэмтэн. Тэр бол одоо хүний генетикч хүн байна л да. Нөгөө янз бүрийн одоо яс үндэстний улсуудыг ялгаж болох тийм уургийн маркер байна гэж ирж ирсэн. Тэгээд ерөөсөө Австрали аборигенуудын цуснд байдаг нэг антиген олоод энийг Австрали антиген гэдэг. Тэгэхээр сүүлдэн судлаад байтал энэ нь Б гепатитийн вирусын гадаргуугийн эсрэг төрж болж байсан. 68-аас 70 онд бол одоо энэ молекул биологийн нэг том онолд болсон рестриктаза гэдэг ферментийг нээсэн. Бактерийн эс дотор бол нуклеин хүчлийг тодорхой одоо цэг дээр нь огтлж чаддаг тийм ферментүүдтэй байдаг юм байна. Арбор нарын эрдэмтдүүд энэгээр дараа нь 70-аад онд бас Нобелийн шагнал авсан та. 1970 онд бол энэ Ашбес антиген явсараад хепатитийн Б вирус гэдэг вирусыг анх нээсэн. Тэгэхээр энийг манайхтай яаж явж ийн гэдгийг нь бол одоо бас харах явдал бол 1971 оноос л энэ Ашбес антигенийг ELISA гэдэг ургуулаар одоо фермент холбоот ургуулдаг юм гарсан. Тэр одоо Ашбес антиген бол 65 онд нэгтгэл бид 71 онд нэвтрүүлсэн. Бас л одоо вирусыг анх судалсантайгаа харьцуулах юм бол бас харьцангуй одоо бага хугацаанд тийм энэ одоо 10 хүрэхгүй жилийн дотор нэвтрүүлсэн боловч. Тэгээд энэ 72 онд бол дахиад сайдрын зөвлөлийн тэр үед бол тэр төв хороо засгийн газрын шийдвэр гэдэг нь тэр асар том юмд шав тавьдаг олон юм цаанаа дагуулдаг тийм одоо зүйл байсан учраас би энийг ярьж байгаа. Тэгээ энэний дагуу бол одоо ингээд 1977 онд 74 онд манай одоо ангаахын вирус судлалын анхны лабораторийг энэ эрүүл ахуй халдварын судлалын улсын институт төрийн тэнд байгуулсан. Гэтэ энэний өмнө тэр лабораторийн байшин бариулах дотор нь одоо вирустай ажиллаж болох багц төхөөрөмж цуглуулах ажлыг бол одоо манай Жамбаа багш гэж хүн хийсэн. Тэгэхээр одоо Жамбаа багш энийг их сайхан хэлдэг юм байна.
За Монгол ёсонд бол одоо сайн цуглуулахаар сав цуглуул гэдэг юм аа гэхгүй. Та нарын савчин бэлдээд өгсөн учраас одоо ажиллахад торхгүй гэж бидний одоо анх вирус судлыг эхлүүлж байна. Түүнээс гадна одоо төвлөрсөн ариутгал гэж юм хэлсэн. Энэ нь манайх бол одоо өндөр газар учраас манай нутаг дээр буцалж байгаа ус 100 градус хүртэггүй байхгүй. Даралт баг. Тэгэхээр нөгөө вирусыг алхахад хэцүү учраас энийг эмнэлэгт хэрэглэсэн бага төхөөрөмжийн бүгдийг нэг газар цуглуулад автоклав гэдэг болсон. Энийг бол төвлөрсөн ариутгал гэдэг юм. За Имон голубгийн сэргийлтийг албан ёсны болгосон 1974 оноос вирусыг дотор хепатитүүд дотор халдварт хепатит, ийдст хепатит гэж ангилсан. Энэ үнэндээ бол одоо ийдст гэдэг нь бол Б хепатит, халдварт гэдэг нь А хепатит. Б хепатит нь бол одоо цусаар дамждаг. А хепатит нь бол одоо гидс хотоодны замаар. Заримдаа манай одоо эмнэлгийн хэлээр бол фекална оралны халдвар гэж. Тэр нь фетис гэдэг нь өтгөн ялгадас, орос гэдэг нь ам гэсэн. Бааса эцсээс болдог халдварлаа яг үнэ хэлэх юм. За 78 онд бол одоо HPS антинийг илрүүлэх аргыг бүх аймагт хийдэг болсон. Энэ 71 онд бол одоо зөвхөн вирус судлалын лабораторид хийж исэн. Ингээд 78 онд бол бүх аймагт өөрийн онцлогийн систем өвчтнөөс ялгсан антителтэйгээр энийг одоо бүх аймагт 1978 онд нэвтрүүлсэн. За 1982 онд бол HPS антинийг энэ одоо гэл томцчуур хурлаас 100 орчим дахин илүү мэдрэг ELISA-гаар илрүүлж хэлсэн. Тэгэхээр энэ ELISA-г нэвтрүүлсэн нь бол одоо энийг анх 1970-аад оны сүүлчээр одоо олж исэн гэж бодоход бас их хурдан нэвтэрсэн. 84 онд бол одоо А хепатитийн эсрэг антителийг хүн ам дотор үзсэн анхны судалгаа хийсэн. Ингэхдээ нийт хүн амын одоо 90%, ер нь 5 настайгаас хойш бүх хүн А хепатитээр халдвар аваад өнгөрсөн байна. Тийм учраас А хепатиттэй бол айхтар их зуурдах шаардлагагүй гэж магадгүй гэдэг дүгнэлтийг бид тэр үед одоо хийж ирсэн. 1985 онд бол тэр А хепатит гэдээсэн дотор маань бас А ч биш, Б ч биш хепатит байдаг юм байна гэдгийг электрон микроскопоор анхаарсан. Өөрөөр хэлбэл одоо 1982 онд манайд одоо полиомиелитийн том дэглэлт гарсан. Тэр дэглэлтийг бол бас энэ яг А хепатитийн нэг бүлгийн пикоронавирус үүсгэдэг учраас электрон микроскопоор судлахгүй бол энийг судалж чадахгүй юм байна гэж байж Японы электрон микроскопыг анх вирус судлалын лабораторид суйрлуулсан. Одоо тэр микроскоп нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнд байгаа. Юм билэг актив чи над хэлснээр ажиллаж байгаа бололтой байгаа. За энэ хугацаанд бол дэлхийд дахинд юу болсон бэ гэхээр энэ ягаан дэвсгэр дээр бол биолог, молекул биологийн дэвшилтийг одоо хэлсэн. Энэ бол одоо 1973 онд этидийн бромид дээр электрфорез тавьж нуклеин хүчлийн одоо молекул жингээр нь ялгах тийм арга анх дэлхийд нэвтэрсэн. 1976 оноос бол одоо тэр нуклеин хүчлийн дарааллыг тодорхойлдог секвенс нь за зарим одоо вирусын эсийн өсгөлт өргөжүүлж болохгүй вирусыг одоо нуклеин хүчлийн одоо олшруулж болох клонингийн арга 1983 онд одоо полимеразын гинжин урвал дэлхийд бий болж исэн. Тэгээд эднүүд бол бид нараа өвтөж хэмжээгүй. За Б ер нь дэлхийд дахин гепатитийн чиглэлийн судалгааны онолтууд тийм 70 онд гепатитийн Б вирус, 71 онд ELISA, 73 онд хепатитийн А вирус, 75 онд хепатитийн Б вирусын геномын бүрэн нуклеотидын дараалал, 1977 онд хепатитийн Д вирусын дельта хепатит үүсгэгч, 1979 онд хепатитийн А вирусыг эсийн өрсгөлт ургуулсан, 1980 онд Б 82 онд Б гепатит эсрэг анхны одоо ийдсийн вакцин хийсэн.
1983 онд бол одоо хепатитийн E вирусыг олсон. Тэрийг бол эхний үедээ их төвхтэй Ач биш, Бч биш хепатит гэдэг байсан. Тэгээд одоо энэ анхны одоо Б вирус хепатитийн эсрэг одоо олон нийтийг дархлаажуулах ажил бол 83-84 оноос эхэлсэн. 1986 онд бол анхны рекомбинант вакцин. Натуральны биш, клонинг хийсэн генээр. За энэ бол одоо 80-аад онд бол бид 1988 онд энэ вирус хепатиттэй дэмжих зорилт цогтолбор хөтөлбөр гэдэг юмыг тэр үеийн сайдварын зөвлөлд баталсан. Харамсалтай энэгээр бол тавьсан зорилт бол одоо хепатитийн өвчлөлийг одоо энэ ногоон шуумаар буулгана гэж зорилт тавьсан. Энэ хөтөлбөр эхлэх үед бол одоо нэлээд энэ сайн явж байгаад тэгээ энд одоо нөгөө нийгмийн шуурга болсон учраас энэ хөтөлбөр бол одоо харамсалтай бүрэн биелж чадаагүй. Энэ А вирус хепатитийн хувьд зөвхөн нөгөө одоо хотод гэдсийн замаар дамждаг гепатитийг бол одоо энэ 74 он хүртэл энийг ялгаж чадаагүй байсан. 74 оноос бол ялгаад мөн одоо иммуноглобулины сэргийлт бол голдуу А гепатитийн эсрэг сэргийлт байсан байна. Тэгээ одоо тэр зорилт зохицуулах програм хэрэгжүүлээд өгсөн. За энэ үед бол дэлхийд дахинд бол ер нь А гепатиттэй тэмцсэн арга бол тэр иммуноглобулинаас сэргийлэх арга нь 1944 оноос дэлхийд дахинд голдуу энэ бол тэр цэргийн хуарангууд шинэ ирсэн цэргүүд дээр хэрэгж байсан юм. 85 онд бол одоо бүгд найрамд хятад ард улсд бол энэ А гепатитийн амьд вакцин хийсэн. За тэгээ одоо 95 онд бол рекомбинант вакцин болсон. За энэ одоо А вирус гепатитийн одоо цаашаа явах хандлага. Энэ зорилт зохицуулах програм гэдэг дээр бол энэ А гепатиттэй тэмцэх аргад бол бидний голдуу одоо ариун цэврийг сайжруулах арга одоо тавьсан байна. Тэр бол бас ч одоо буцаад яригдах болж байгаа нөгөө гэр хорооллын одоо бие засах газрыг сайжруулах, гэр хороолд нэгдсэн усан хангамжуулах. Энэ програмыг боловсруулах гэж бид бол одоо 3 жил нухсан да. Тэгээд одоо 3 жил нөгөө програмаа устсан л да. Гэхдээ одоо яг ийм ижил байсан юм чинь. Тийм учраас энэ өвчл буцаад одоо 90-ад онд жорлон мордлонтой хөөцөлдөхүүл эрүүл мэндийн ажил биш гэж тооцсон. Тэгээд бол буцаад хаан чамаагүй баадшигээд ингээд хөвтөд маань гисэн тийм. Тэгээ одоо жаахан сохио орж яваад 2002 онд бол дахиад хөтөлбөр гаргасан. Одоо тэр түрүү ярьжсэн юм маань бас зөв болтой юм байна. Жорлон морлон энэ чинь байх хэрэгтэй юм байна гэхэд тэгээд жаахан арга хэмжээ авсан. Гэхдээ бол одоо улирлын одоо өөрчлөлтийг бид одоо ч гэсэн дарж чадахгүй байна. Ерөнхийдөө 2 жил тутамд бол 9 сараас гепатит ихсдэг. Тэр бол 100 нөгөө гепатитийн А гепатитийн вирусыг зарим юмтай холиод идчихсэн. Тэгээд тэр нь бол 9 сараас ихсээд 12 сар дээцэхтэй хүрсэн юм да. Энэгээр нь бас л одоо жаахан бууруулах арга зам төлөвлөсөн. Гэхдээ энэ бол одоо бас л бүрэн сайн хийж чадаагүй. Яг л энэ арга бол ганцхан ангаахын арга хэмжээ биш. Энэ бол одоо нийгмийн арга хэмжээ. Хүн амын өөрсдийнх нь одоо оролцоотой хийх гэсэн зүйлс учраас их сайн болж өгөөгүй. За энэ Б гепатитийг бол 91 оноос Б гепатитийн эсрэг бүх хүүхдэд дархлаажуулах болсон. Манайх нь ийм арга хэмжээ авсан дэлхийн эхний 20 орны нэг. Ийм одоо арга хэмжээ анх Америкийн нэгдсэн улсад бол 84-5 онд эхэлж исэн бид бол 91 онд бүх хүүхдэд дархлаажуулж ирсэн. Нүгээрээ бид бол одоо 2 хөршөөсөж төрүүлсэн. 2 хөрш маань бол хэрэгжилж байгаа вакцинаа заавал өөрсдөө хийж иж тарьдаг. Бидний нэг давуу тал бол бид тэр өөрсдөө хийх гэж бас оролцсон юм би. Гэхдээ ер нь бол зах зээл дээрээ судалж явах нь хямд байдаг учраас бид бол одоо 2 хөршөөсөө төрүүлээд Б гепатиттэй дэмжиж ирсэн. За мөн энэтэй зэрэгцээд одоо бүх тарилгыг нэг удаагийн зөв тариураар хийхэд шилжих тийм зорилт байсан. Тэгтээ шатчихсан.
91 онд бол вакциныг нэгөөд вакцин гэдэг чинь эрүүл хүүхдэд тавьж байгаа зүйл учраас тэнд хамгийн анхаарах ёстой. Энэ одоо 91 онд бол вакцина тэр үед бол дандаа гаднаас судалж авчихсан. Гэхдээ энэ үеэс эхлээд бол тэр нэг удаагийн зөв тариур хийдэг болъё гэж зорилт тавьж нэлээд хөөцөлдсөн. За энэ маань одоо тэгээд 90-ад оны дунд үед манай Солонгостой хамтарч байгуулсан анхны үйлдвэр бол зөв тариулын үйлдвэр байсан. Тэгвэл тийм амар бүтээгүй. Одоо бүхэл мэхээ хийж ижил одоо тийм юу болж байна. Тэр үед одоо маш хэцүү үе байсан шүү дээ. Эдийн засгийн хөндөө. За тэгээ 96 онд бүх танилгыг нэг удаагийн зөв тариулаа. Өөрсдөө үйлдвэрлэлд хангадаг болсон. Гэтэ бид бол тэр зөв тариулын үйлдвэрийг бол жилдээ 100 сая зөв болоод тариур хийх чадвартай юм үйлдвэр байгуулсан да. Тэрэндээ бид бодохдоо тэрийг хагсын экспортлоод ингээ бас яхан арнаа олно гэсэн. Тэр одоо үүндээ бол жижигхэн орныг бол одоо хоёр хөрш маань боох. Тэргээс гаргуулахгүй. Өөрийнх нь зах зээл дээр. Бид нэг хэсэг бол одоо яг энэ олон улсын байгууллага, UNICEF зарим нь бэлгэл зарим нь зарж яахан явсан. Тэгээ ерөнхийдөө сүлдээ бол одоо миний сонссноор зөв тариулын үйлдвэрийн зүгээ хийхээ болсон гэсэн. Үнэхээр тэгээд нөгөө хятад Оросын демпинг хийсэн. Маш хямд үеэр зөв тариураа зарсан. 2005 оноос эхлээд бол бид 5 вакцин сахуу, татран, хөхүүл ханиад, гепатит Б, хемофилус инфлюенца гэсэн юм 5 өвчний эсрэг нэг одоо вакцинаар хамгаалдаг болсон. Энэ бол манай улсын хувьд бол маш ач холбогдолтой. Яагаад гэвэл манайх бол одоо өөрийнхөө зэрэглэлийн хөгжиж байгаа оронтой харьцуулахад нэг удаан вакцинжуулалтын өмнө бол манайд бол одоо юу гэдгийг шилжүүлэх Шри Ланктай бид харьцуулж үзвэл 25 дахин үнэтэй. Бүх хүүхдэд хүрэхийн тулд ч одоо маш их зам дуу. Тийм учраас бол ийм одоо комбинированный вакцин олон цент вакцин бол манай ашигтай. 5 удаа явах зардлыг нэг удаа. Энийг бол одоо бас тэр одоо энэ Билл Гейтсийн сан гэдэг Билл Гейтс гэдэг хүн бол их ухаантай хүн учраас хамгийн үр дүнтэй юмд хөрөнгө оруулдаг. Энэ хүн бол одоо энэ 2001 оноос эхлээд дэлхийн одоо энэ ядуу зүдүү орнуудад хамгийн хэрэгтэй вакциныг нэвтрүүлэхийн тулд жил тутам $100 сая сан байгуулсан. Тэрэн дээр бол одоо тэрэнд хандах болцоог бол жилдээ дотоодын нийт бүтээгдэхүүн $800 бага тийм орн бол тэнд хандаж вакцин авч байна. Тэгээд бид бол одоо энэ вакцин авсан. Одоо манай дотоодын нийт бүтээгдэхүүн 1350 болсон учраас одоо дахиад энэ сангаар одоо юм авах арай болцоог гэж байна. За энэ үед дэлхийн дахинд юу болсон бэ гэхээр бол ер нь 81 он гэхэд энэ HBS антиген бол ер нь юм уу одоо Б гепатит бол элгэний анхдагч өмгийн хамгийн хүчтэй хамааралтай тийм шалтгаан юм байна гэдгийг Тайванд анх одоо тогтоогоод тэгээ одоо энэ элгэний анхдагч өмг багасгахын тулд вакцинжуулалтыг анх Тайванд хийсэн юм байна. Бүх улсынхаа хэмжээгээр. За энэ дээр энэ дараа нь эхлээд бол энэ Америкийн Аляскт. Аляск бол бас нэг юм хэлэх ёстой. Энэ Б гепатитийн вирус бол Монгол болоод монголчуу хүний элгэнд их дуртай вирус гэж одоо хэлэх юм да тийм. Орхороо тэнд үлдчихдэг. Тэгээд тэр носитель гэдэг юм болчиход байна шүү. Европт бол одоо жишээлбэл Б гепатит туссан хүн ч гэсэн 0.1% нь одоо носитель үлддэг. Монголд бол вакцин нэвтрэхийн өмнө бол 10% дундчаа. Тэгэхээр бол одоо их янаглан оролдог вирус юм л да. Тийм учраас бол энэ тэгтээ энэ вирус нь бол одоо тэр эсийн вирусын тодорхой нөхцөлийн хэвшлийн хэсэг нь эстэй интеграц болоод ингээд нэг одоо 30-аас 40 жилийн дараа рак төрнө.
Тийм учраас бидний тооцоолж байгаагаар бол энэ 91 оноос хойш вакцин тарьж эхэлсэн хүмүүс 30-40 хүрэхийн амттай бол одоо энэ элгэний анхдагч юм багассан гэж одоо тооцоолж байна. За тэгээ одоо энэ 1980-аад оноос бол Б гепатитийн вирустэй сонгон үйлчлэх үйлчлэгээ тийм эмүүд гарч ирсэн. Энэ эмүүд үйлчлэг маань бол одоо хүртэл тийм найдвартай сайн нэвтрээгүй. Энэ саяын одоо Б гепатитийн эсрэг вакцинжуулалтын үр дүн л дээ. Энэ цагаан баг нь бол одоо гепатит нэвтрэхийн өмнөх 13 жилийн дундаж энэ улаан баг нь бол гепатит нэвтэрсний дараах одоо вакцин нэвтэрсний дараах гепатитийн өвчин. Бүх насанд буурсан бол ганцхан энэ бол бодит тоогоор энэ нь бол 10,000 хүн тарьцуулсан. Маш их буурсан. Ялангуяа одоо энэ бага насны хүүхдэд. Яг л бидүүд хүүхдийг төрөнгүүт нь тарьж байгаа учраас. Энэ нь одоо тэр өвчлөлд эзлэх үү. Ер нь бол одоо вирус гепатит бол вакцинжуулалт нэвтрэхийн өмнө хүүхдийн өвчин байсан. Бүх өвчлөгчдийн одоо 75% орчим хувь нь 9 хүртэл насна. Одоо бол энэ бол өөрчлөгдсөн тийм. Одоо бол 9 хүртэл насныхан чинь бол 3.1 орчим юм байна. Тийм учраас бид бол энэ вакцин бол хүүхэд залуу үеэ энэ аюулт өвчнөөс аврах замыг нээсэн. Энэ бол бас одоо тийм нас баралтын үзүүлэлт гепатитээс болсон нас баралтын үзүүлэлт нийтдээ 10 дахин буурсан. Вакцинжилтын өмнөөс. Тийм ээ. Энэ одоо 10,000 осло тоогоор одоо жилдээ 350 хүртэл хүн нас барж исэн бол одоо 30 хүрэхгүй юм байна. Энэ дотроо энэ нэг хүртэлх насныхан. Нэгээс 4 насныхан тийм. Энэ бол одоо хамгийн их нас бардаг өвчин байсан. Хүүхдийн 10 байсан. Одоо бол энэ тэр бага наснд бол огт өртөгдөхгүй төвшөнд ирсэн. Гэхдээ одоо хуучин халдвар авсан улсаа бид эмчлэн эдгэрүүлэх тал дээр одоо муухан байгаа учраас эмийн үнэтэй учраас одоо тэр тодорхой насны нас баралтыг үдгээс сэргийлж чадахгүй юм л да. Энэ бол саяын нас баралтын хэрэг өөр диаграмаар үзүүлээ. За одоо цаашаа яах хандлагатай юм бэ гэдэг энэ дээр товчхон харуулсан байна. Энэ бол уг нь тавьсан зорилт. Гэхдээ яг уу цаашдаа бол ерөнхийдөө Б гепатит бол уур хандлагатай явна гэж тооцоолж байна. 10,000 хүнд одоо нэг 4-5-аас одоо 1-2 хүртэл одоо уурах юм аа гэсэн хандлагатай. Тийм учраас бол ер нь Б вирус гепатитийг манай улсад устгаж болно гэсэн бодлогыг бид 1990 онд дэвшүүлээд 2009 онд 20 жилийн дараа зарим нэмэлт юмнуудыг хийсэн. Энэ бол одоо энэ биелж яваа. Энэ улаанаар бичсэн юмнуудыг нэмж хийх шаардлагатай. Уг нь одоо бид энэ 90-92 онд хийх зорилтууд бол энэ нэг удаагийн зүү тариурын үйлдвэр барихаас бусад нь хугацаанд биелсэн. Энэ зүү тариурын үйлдвэр нь 94 онд биелсэн. Энэ харин одоо вакцины онцлог эхлээд боловсролын сүүлдээ бол одоо энийг гадаадаас авах нь одоо хямд болж хувирсан да. Манайд одоо үйлдвэрлэл явуулахын одоо нэг бэрхшээл юм. Бид вакцины хийж үзсэн, онцлогч хийж исэн. Гэхдээ манай одоо хийсэн онцлог бол вакцин бол гадаадын зах зээл дээр байгаа вакцинаас үнэтэй гараад ирэхээр одоо эдийн засгийн хувьд хэрэгжүүлэх болцоо. За одоо бид нэг юм нөхөж хийх ёстой. Энэ бол одоо төрсөн их болгонд энэ АШБ сантхийн үзээд хэрвээ одоо тэр нь эерэг байх юм бол зөвхөн вакцин биш бас иммун глобулин талдаг ийм. Энэ нь арай үнэтэй. Гэхдээ одоо шийдэл бол одоо манай улсад бол хамгийн сүүлийн 12 онд хийсэн скринингээр 12 хүртэлх насныхны дотор бол энэ антигены хувийн одоо 0.8 болсон. 10% байдаг байсан тийм. Гэхдээ вакцин тарихаас өмнөх 91 оноос өмнө төрсэн улсуудын дотор бол нөгөө 15% маань байгаад байгаа байхгүй. Тэднүүд маань хүүхэд гаргах, хүүхдээ өртөлж унтах,
вирус халдах боломжтой. Тийм учраас бол ийм арга хэмжээ. Тэгээ одоо мөн одоо энэ эмнэлгийн хүмүүсийг өөрийг нь хамгаалах ийм мөн одоо тэгээ вирус тээгчийг бол одоо нэгэнт эмтэй болсон учраас эмчлэн илрүүлэх ийм арга хэмжээг одоо хэрэгжүүлж чадах юм бол бид 2020 он гэхэд бол Б вирус гепатит манай улсад гарахгүй бололцоотой гэж үзэж байгаа. За харин С вирус гепатит гэдэг юм бол 92 онд анх антителийн илрүүлэх аргаар 16.3%. Энэ бол дэлхийд одоо толгой үзүүлэлт. Манайд бол одоо бас С гэдэг вирус. Ер нь элгэний вирусууд бол Монгол хүний элгэнд бол их л дуртай антитууд бол таарч байгаа юм да. Тэгээ энэ вирус нь манайд бас их өргөнд тагсан. 98 оноос бол С вирус гепатитийг ялган онцлог байна. Б-г нь хасгаар цаана үлдэж байгаа С. За энэ хугацаанд ер нь одоо С вирусыг бол одоо эсийн өсгөлт одоо өсгүүлж чадаагүй. Зөвхөн одоо клонингийн аргаар одоо нуклеин хүчлийг гаргаж судалсан. Тэгээ 1991 онд энэ вирус нь одоо флавивиридэ гэдэг бүлэгт хамардаг вирус байна гэдгийг тогтоосон. Тэгээд одоо С вирусын эсрэг эмчилгээний аргууд явуулсан. Манайд бол одоо энэ С вирус бол их хандлагатай. Ерөнхийдөө 10,000 хүнд бол одоо нэг 0.8 байгаа энэ нь одоо нэг хүртэл. Гэтэл нэг математик загварч л да. Зүгээр энэ нь яг мөргөх үгүй юу гэдэг хэлж мэдэхгүй. Гэхдээ ерөнхийдөө энэ загварч нь амьдрал дээр батлагдаж байгаа. За энэ одоохондоо С гепатитийн эсрэг вакцины худалдаанд байхгүй байгаа учраас энэ гурван одоо аргыг хэрэгжүүлэх замаар С гепатиттэй тэмцэх ёстой. За энэ гепатитийн тухай онцгой. Одоо бол бүрдэгддэггүй бас зарим вирус халдварын төлөөлөл боловч томоогийн вирус томооцт өвчний тухай. Томоогийн вирус гэдэг нь ийм бөмбөлөг хэлбэртэй нэг 100 нанометр диаметртэй ийм вирус. За ерөнхийдөө бол их сайн судлагдсан вирус тийм. Энэ бол одоо 8 сегмент бүхий сөрөг ээлний агуулдаг. Тэгээ одоо тэр болгон нь бол энэ тодорхой уургийг нийлэгжүүлдэг. Ингээд гадна талын уург нь бол хемоглютинин, нейроамидаз гэсэн юм хоёр уурга гадуураа энийг нэгт гарсан одоо М2 гэдэг уургатай ийм вирус. Томоогийн вирус бол одоо их сонирхол. Бидний ангаахад байхад бол томоо цэвэр хүний өвчин гэж заадаг. Халдвар төвчнийг бол антропроноз зооноос гэж хувадаг юм. Тэгээд томоо нэрээс л зөвхөн хүн өгдөг. Гэтэл харамсалтай нь тэр юм өөрчлөгдсөн байсныг бидэнд мэдээгүй заасан юм. Яг бол 1955 онд Америкийн Германы эрдэмтэн Шефер гэдэг хүний томоогийн вирус, дахианы тахлын вирус хоёр. Дахианы тахал гэдэг нь дахиад хяруулдаг тийм өвчин бисмэл. Тэр уг нь одоо вирусын 1905 онд анх олж мэдсэн. Хүний томоогийн вирус 1933 онд болсон. Гэхдээ томоогийн вирусээ хүн эмнэлгийнхээ судлаад дахианы тахлын вирусээ мал эмнэлгийнхээ судлаад энэ нэг юм гэдгийг мэдэхгүй юмсан. Тэгээд 55 онд одоо анх. Азар миний альчсан Германд аспирантур сурсан үе энийг социалист орнуудад мэлий идэвхтэй судалж эхэлжсэн үедээ таарч би бол одоо анхны ажиллаа энэ томоогийн вирусын эколог, томоос өвчний вирусын экологоор хийсэн. Зэрлэг одоо шууны дотор томоогийн болон томоотой төстэй вирус байна уу гэдгийг ярьж байгаа. Одоо хүртэл тогтоосноор бол томоогийн вирусын хемоглютинин 17 хэв шинж, нейроамидазын 9 хэв шинж байна. Энийний зөвхөн 4 хүнд өвчин үүсгэдэг, бусад нь бол амьтанд. Амьтанд зарим нь өвчин үүсгэн, зарим нь ерөөсөө өвчин үүсэхгүй байж байгаа. Одоо энийг бол одоо 1990-ад оны төгсгөлд Хонконгод энэ шууны H5-аар хүний өвчин үүсч нэлээд хэдэн хүн нас орсон.
тэрнээс хойш л одоо энэ одоо юу гэдгийг шувууны томон гэдэг юм бүүм болсон бол одоо бол тэр хүртэл вируслогч хоорондоо маргаад байсан бол одоо ер нь шувууны томон мэддэггүй хүн байхгүй болсон байл. Тэрээс маш сайн мэддэг болсон. Тэр хемоглютин гэдэг молекул гадна талын одоо сэртэн гэж яриад байгаа юм да. Вирусын гадаргуу дээр 12 нанометр өндөртэй ийм 3 хэлхээ өөр хоорондоо сүлжилдсэн. Тэрний одоо энэ дээдлийн хэсэг дээр нь одоо эстээр наалддаг тэр хэсгүүдтэй ийм энэ зүйл бол томоогийн вирусын одоо эмгэг төрөх чадвар дээр маш хүчтэй нөлөөлдөг тийм молекул. Энийг одоо тэр эс дотор нүгээр эсийн мембран энэ хүртлээр суучин. Энэ дээдлийн одоо хэсгүүд их ажиглагдaltaа. Тийм жишээлх юм бол одоо энэ томоогийн вирусын хемоглютины тодорхой хэсэг дээр эс дотор байгаа одоо протеаза фермент үйлчилснээр эмгэг чанар нь өсдөг юм л да. Гэхдээ эмгэг чанар нь өсөхдөө бол энэ тодорхой нуклеин хүчлийн найрлагаас байна. Шүртлэг нуклеин хүчил ихтэй байх юм бол энэ шувууны томоогийн вирус одоо бүгдийн одоо хяаруулдаг тийм өвчин гэсэн. Маш өндөр одоо эмгэг чанартай болчихдог. Хүчлэг илүү одоо найрлагатай байх юм бол зөвхөн амьсгалын өвчин гэсэн. Энийг бол одоо энэ 90-ад оны л одоо дундуур олж мэдсэн. Энэ саяын одоо тэр орооцолдсон гогцоош молекулыг зүгээр судлахын тулд дэлгээд харуул ийм одоо нэг 328 амин хүчлийн үлдэгдлээс зогсон нэг хэсэг. Одоо энэ нь бас нэг 200-аад амин хүчлээс зогсон нэг хэсэг. Энэ хоёр бол хоорондоо энэ дисульфидийн холбоор холбогдсон. Энэ хоёр дахь хэсгийн өмнө хэсэгт байгаа энэ хэсэг нь фүүжин уурга гэж нэрлэгдсэн. Энэ уурга дээр тэр үтцэн өөрчлөгдөх юм бол энэ өндөр эмгэг чанартай вирус байна. Эсвэл сул эмгэг чанартай вирус байна гэж шийд. Тийм учраас бол одоо энэ вирусыг бол одоо тэр өвчин их үүсэх нь бага үүсэх нь гэдгийг судлахын тулд энэ хемоглютины генийн нуклеотидын драалыг харьцуулж одоо нөгөө орон зайн байдлыг тогтоох ийм юм хийж сая одоо энэ хэрэг зэргийн аюултай вирус явж байгаа гэдэг шаардлагатай. Энэ бол одоо бас жишг арга юм. Нуклеотид стран адилхан байна уу өөр байна уу гэдгийг ингэж одоо анхан бол энийг ингээ гараараа тулгадаг байсан. Энэ нуклеин хүчлийн өрчөөд л одоо ингээд энэ манай вирусыг хэн байна, нөгөө вирусыг хэн байна гэх. Одоо бол энийг бүгдийг одоо компьютер хийдэг. Энэ аргыг бол одоо ухааны биоинформатик гэдэг одоо ухаан. Энэ бол одоо биологийн гэхээс одоо компьютерийн наука. Одоо ингээд одоо иймэрхүү юм хийж л одоо бид томоогийн вирусыг мэдэх болцоотой. За энэ бол шилхэн Монголд ялгаад одоо судалсан энэ томоогийн вирусын 8 уургийн генийн нуклеотидын дааллыг дэлхийн ген банкнд оруулсныг бол одоо 2011 оны төгсгөл хүртэл хийсэн. За энэ бол энэ манай Хөсөөтийн вирус судлалын лабораторид бол энэ бүх генийн дааллын 51%-ийг дагуулсан. Зүгээр ер нь одоо sequence-ыг өөрсдөө хийгээд тэгээ энийг одоо зөвхөн Монгол авторуудын нэртэй ген банкнд оруулсан цөөхөн лаборатори гэж би бодож байгаа. Манайд бол одоо энэ sequence-ийг хийсэн олон эрдэмтэд бий. Тэгээ голдуу өөр газар, өөр улсуудтай хамтарч хийсэн. За бид бол энийг одоо бүх ген жишээлбэл одоо энэ том уургуудыг бол бид л зөвхөн хийсэн. Ягаад бол гадаадынхан бол зөвхөн энэ хемоглютины нэр амдаас хоёрыг л илүү сонирхож байгаа. А бид бол бүгдийг үздэг болох ийм зорилт тавиад явж байгаа. За энийг бол одоо энэ Америкийн нэгдсэн улсын CDC-ийн
дэмжлэгтэйгээр бид ийм хийж чаддаг лабораторитой болсон. 2004-өөс 2007 он. 2007 оноос хойш бид бол одоо секвенсинг биедан хийж энийг ген банкнд оруулж байгаа. За энэ томоогийн төслөөр бид бас энэ бүх нутгаа хамарсан тийм сүлжээ байгуулсан. Бүх аймагт. Тэгээ энийг томоогийн өвчлөлийн одоо динамикийг байнга судалдаг болсон. За ингээд одоо бидний энэ хийж байгаа ажлын нэг шалгалт бол энэ 2009-10 онд болсон томоогийн цар тахал пандеми. Энэ дэлхийн эрүүл мэндийн байгууллага ер нь одоо ийм цар тахал одоо гарах ер нь орцсон байна. Тэр 90-ад оны одоо H5 вирусээр Хонконгод гарсан өвчлийн дараа ер нь энэ шууны вирус одоо цар тахал үүсэх бололцоотой гэж ер нь дэлхийн дахин бэлтгүүлсэн. Тэгээ одоо энэ ямар үе шаттай явах ёстой гэсэн эхлээд бэлтгэл үе тэгээд одоо шинэ вирус тарж эхэлэх. Тэгээд дээцэгтэй хөв тэгээд буух. Энэ хугацаанд бол хэдийн үргэлжлэх үү, энэ ямар юм авч хэрэглэх үү гэдэг ийм бас тооцоо судалгаа бидний гэсэн. Гэтэл байгаль бол одоо хүний бодсноос илүү баян гэдэг юм байна. Энэ одоо шууны томоо хүлээгээд бэлдээд байсан. Энэ нь 2005-аас 2006 онд бол одоо дэлхийд дахинд юм ажиллаад. Тэгтэл 2009 оны 4 сарын 27-нд Америкийн нэгдсэн улсад гахаанаас гарвалтай томоогийн вирус хурдан тархаж ирсэн. Тэгээ энэ бол одоо мөн сард 2 хоногийн дотор дараагийн шат олон орнд зэрэг тараад 6 сард дээдсэндээ хүрээд тэгээд 10 оны 8 сар хүрч одоо уурсан. За энэ бол тэр нэг томоогийн вирус байна. Тэгэхээр энэ цар тахал үүсгэсэн вирус нь ерөнхийдөө гурвалсан релиз вирус гэнэ. Хүрлээс ч юм уу. Тэгээ одоо энэ улаанаар бол тэр гахааны геном. Гахааны вирусын геном. Шууны вирусын геном. Хүний вирусын геномын гурвалсан релиз вирус нь илүү хурдан тарах тийм чадвартай болсон. Энийг бол одоо газрын зураг дээр харуулсан. Энэ одоо энэ 24-5 гэж байгаа багт энэ анхлан одоо Америкийн нэгдсэн 8 тохиол. Энэ одоо цар тахал бол дэлхийд хамгийн сайн бүртгэж хоцорсон цар тахал. Бусад цар тахлыг бидний голдуу хойноос нь хөөж судалж байсан бол энэ бол одоо яг зэрэгцэж судалсан. Энэ нь бол манай вирус судалчид бас яг зэрэгцэж явсан гэдгээр бид одоо бахарх хэрэгтэй. Энэ бол одоо 2 өдрийн дараа гэхэд бол Америкийн нэгдсэн улсын хойд хэсэг бүрэн хамрагдаад тэгээ Европын зарим улсууд одоо Ази номхон болоод Шинэ Зеланд төрчихсөн байсан. Зургаан сар гэхэд бол ерөнхийдөө дээд зэг төрсөн. Монголд бол гараагүй байсан. Тэрийг бол одоо нэг хэсэг улсуудын хөсөвтийн вирусээ олж чадахгүй байна ярьсан л да. Тэгэхээр бид энийг сүүлд нь яаж баталсан гэхээр энэ вирусыг тархах дэлхээс өмнө бид 2 сард илж цуглуулад дараа нь 6 сард цуглуулад 9 сард цуглуулад вирус үзэгдвэл 6 сард цар тахлын вирус маань тархаж эхлэегүй байсан. Яагаад ингэж одоо хоцорчсон юм бэ гэдгийг бид их олон янзаар үзсэн. Гэхдээ ерөнхийдөө дэлхийн глобалны учраас хоцорсон байна. Яг л манай 2 хөршил маш хүчрэх улсууд тэнд бол 4 сараас хойш онгоц болгонд одоо нөгөө халууны үзээд халуурсан хүнийг Москва, Бээжин хоёрт аваа хоцордог байсан. Манайд бол тийм улс орж ирэв. Бид бол тийм учраас 2 хүчтэй улсын дунд дандаа муу яриад биш бас сайн байж шүү. За тэгээд бол яг мэдээж одоо 2009 оны 10 сард вирус орж ирээд дэлхийн бүгдийг одоо хамарсан та. Гренландаас бусад бүх газарт вирус том өртөгдсөн. Нас баралт бол одоо энэ хэмжээ нэг. Манайх бол харьцангуй бага нас баралттай. Ерөнхийдөө энэ бол одоо бусад цар тахлыг бодох юм бол арай тийм зөөлөн цар тахал байсан. Энэ манайд явсан одоо дистран. Энэ бол одоо
ялгагдж исэн вирус. Хамгийн одоо сонирхолтой юм азтай бас одоо энэ цар тахлын вирус бол одоо H1 вирус гэж ангилагдаж байгаа юм. AH1. AH1 цар тахлын бус вирус бол энэ 2009 оны эхээр манайд гарцсан байсан. Тийм учраас бол энэ бол ямар нэг хэмжээний хэсэг улсыг бас халаад хагас хамгаалалтай. Тэгээ одоо энэ дэлхийд бол энэ 4-р шат, 5-р шат гэлс гэдэг одоо 6 сар хүрчихэд бол манайд бол одоо тэр бид баян вирус ялах шинжилгээ хийж исэн. Тэр вирус бол олдоог. Энэ өвчлөж гисэн баг. Зумбал энэ багсгал да. Тэгээд 40-р 7 хоногт нөгөө вирус чинь гараад ирсэн. Тэгээд бол одоо хэдхэн одоо өдрийн дотор ялдсан тархалт өгсөн. Энэ бол бас нөгөө талаар нөгөө тэр вирус 4 сараас хойш орж ирээгүй байна гэдгийг баталж байгаа. Тэрнээс хойш сэмхэн орж ирээд байсан бол ингэж жигтэйхэн гялцтал олон хүнийг хамарч чадахгүй л дээ. Тэгээ энэ маань бол одоо ерөнхийдөө энэ дараа оны эхний сард бол уур хандлаганд орсон. Тэгтэл бол одоо 8 дахь 7 хоногийн 2 дугаар сар л да. Гэнэтхэн өвчл дахиад ихссэн. Гэхдээ энэ бол Б вирус байсан. Хэрвээ энэ вирус судлалын шинжилгээ байгаагүй бол нөгөө цар тахал маань буцаад ирлээ л гэж ярих байсан байна л да. Тэгээ одоо энэ вирус бол одоо дахин жаахан ирдээ. Гэхдээ бол одоо бидний хүчтэй айхаар үргэлжлэхгүй. Одоо үргэлжлэх юм бол энэ цар тахлын вирусын жижигхэн хувиралд орсон хувилбарууд манай хүн амын дотор хэрэгэлтэнд байгаа. Гэхдээ цар тахал үүсэх нь хүч нь суларчсан. Үе өнгөрөөцсөн вирус болох шүү дээ. Энэ цар тахал мөн байж гэдгийг батлах бас нэг шинжилгээ байна. Энэ юу гэхээр манай томс өвчний одоо энэ бол насны бүлгэл дээ. Ер нь нийт ханиад том уу гэж эмнэлэгт үзүүлж байгаа манай тандалтын нэгжээр дамжуулж үзэхэд 70% нь бол ерөөсөө 10 хүртэлх насныхан байдаг. Нормалны дунд. Гэтэл бол нөгөө сая цар тахал гарах үед бол энэ бага насныхны өвчл буурсан. Яг л томгийн цар тахлыг насанд хүрэгчдийн буюу өндөр насны өвчин гэж ярьж байгаа. Энэ одоо сургуулийн насныхны өвчин бол ихсэн. Тэгвэл одоо бид бол одоо манай засгийн газраас авсан арга хэмжээ зөв байсан учраас энээс энэ хүртэл хугацаанд сургууль хаагдсан шүү дээ. Телевизээр одоо хичээл үчил заагаад энэ бол бас менежинг хийж чадсан. Онлайн одоо юм тодорхой бэлтгэл авч байгаа. Энэ бол одоо насанд хүрэгчдийн өвчл. Яг жинхэнэ пандеми гэдэг харамлаад энэс энэ бол нөгөө Б-ийн Б вирусээр үүсгэсэн өвчл бол бас буцаад энэ бага насныхандаа. 60-аас дээш насныхан бол огт ажраагүй. Яагаад гэх юм бол 1947-оос 50-аад онд бол одоо энэ саяын цар тахлын вирустай адилхан вирус ирэлтэнд байсан. Энэ улс бол естественно хамгаалагдсан. Тэгээ бид бол одоо томгийн ялгсан одоо вирусүүдээ дэлхийн дахны омогтой зэрэгцүүлж одоо секвенсинг хийгээд одоо энэ үл өдөр Калифорнид ялгсан вирустэй бол 99% одоо адилхан вирусуудыг баталсан. Энийгээ бол одоо тэр дэлхийн дахны байгууллагууд явуулж баталгааж авсан. За энэ манай анх удаа одоо энэ томгийн цар тахлыг реал тайм гэж юм да. Бодит хугацаанд нь бүртгэж судалж чадсан. Одоо хүн төрөлхтөн бол 18 оноос хойш бол одоо 4 удаагийн цар тахлыг дайрч өнгөрсөн гэж байна. Монголчууд бол тэрийг тойроогүй дайрсан. Гэхдээ яаж дайрснаа бол багт мэдэхгүй. Яг л тэр вирусын ерөөсөө мэдэхгүй юм. Ямар ч юм байсан тэгээд тэр одоо цаг төрийн өмнө дээр гарч байгаагаар бол одоо 20-од оны ихээр 18-9 оны үед
айхтар ханиа тархаж ирсэн энэ төр гэж байна. Тэгэхээр тэр тийм маягийн юмар л үлдсэн. Анекдотик. Вирусын огт мэдэхгүй. Зүгээр харин тэр үеийн хүний цусан дотор нөгөө тэр вирусын антител байж. Тэрийг бол одоо серологийн тандалж байгаа юм. За энэ цар тахлын сэдвэгч вирусын тухай таамаг бол маш хурдан өөрчлөгдөж болдог юм байна гэдгийг энэ зэрэгт харуулсан. Шууны H5 цар тахал одоо гарч унтсгүйгээр бэлдээд итлээ. Гахаан гаруулдаг цар тахал гараад ирсэн. Тийм учраас энэ талд бол одоо бэлтгэлтэй байх сургууль болсон. За манай улсад тархсан цар тахлын үе шатуу дэлхий дахин тархсныхаас шал өөр байсан. Тийм учраас энийг хагалзан үзэж бид бол бэлтгэл нөөц юм хангаж явах хэрэгтэй юм байна. Ганцхан дэлхийн үе шатыг дагаад байж болохгүй юм байна. Учирсан. Энэ үл яг одоо төгшөөр үеийн үл харьцангуй удаан 2 хоног болсыг манайд бол 2 сар үргэлжилсэн. Энэ үл зүгээр л өөрөө тэгж таараагүй тэр үед урьдчилан сэргийлэх арга хэмжээг одоо сайн гарсан гэсэн. Санаж авах 4 сард Мексикээс одоо нэг тэнд тоглож явсан улсууд халуурсан байна гэж Москвад мэдээлэгдээд бид энд бол бүтэн онгоц 150 хүнийг халдвартын одоо нэг корпусыг суулж тэнд 7 хоног хяналтанд байлгаж өдөр болгон вирус их шинжилгээ хийх. Тэгээд эрүүл халдвар аваагүй юм байна гэдэг. Ким маягийн одоо шинжилгээ бол арга хэмжээг бол маш сайн авсан. Энэ одоо бас бусад орнд ажиллагдаагүй нэг сони юм бол цар тахлын дараа залгаад Б вирусээр үүсгэсэн өвчлөлсөн тэр нь цар тахлаасаа дутхгүй өвчлөл хүндрэл нас баралт үүсгэсэн. Дараас нь 2 цохилт хийсэн гэсэн тийм. Вирус эзнээ сольж байгаа дахиад зогсон гэсэн тийм. За энэс хойш бол одоо энэ цар тахлын бүртгэлийг бид бол энэ пневмони та өвчтөн одоо эмнэлэгт хэвтэж гэдгийг манай улсын 37 эмнэлэгт судлаад тэр хэвтсэн улсуудын дотор пневмонитой хэвтсэн улсуудыг одоо бүртгэдэг. Тэрний үндсэндээ дундчин гарч байгаа. Манай ерөнхийдөө пневмонийн одоо өвчлөл хэвтэгчдийн дотор 6% дотор байх юм бол General Hospital. Ерөнхийдөө өвчлөл гайгүй байна гэсэн. Энээс дээш гараад хэлсэн энэ үед бол одоо энэ дэгдэлт болж байна. Нэмэлт арга хэмжээ авах хэрэгтэй. Энэ улаанаар бол абсолют тоогоор тэр 37 эмнэлэгт пневмонийн улмаас нас барсан тохиолдол. Энэ бол одоо дундчаар манайд бол 7 хоногт нэг нас барлаа. Гэтэ мэдээж хэрэг энэ хэвдэлт ихсээд ирэхээр бол нас барлалт өндөршөнтэй. За одоо бид ганцхан одоо томоогийн вирус биш. Мөн одоо амьсгалын замын цочмог халдвар үүсгэдэг бусад вирусуудыг одоо илрүүл шинжилгээ 2010 оноос хойш хийж байна. Энэ дээр бол одоо дандаа орчин үеийн нөхлийн хүчил суурилсан арга хэрэгж байгаа. За тэгээ энэ одоо 2009-оос 2011 онд манайд томоо өвчний улмаас хэвтжсэн архивын одоо 1000 гаруй сорьцсон энэ риновирус, RSV вирус, параинфлюенца вирус, коронавирус, аденовирус, метапневмония вирус, бока вирус, энтеровирус, микоплазм, параховирус гэх юм 7-8 үүсгчийг нэг сорьцсонд одоо олон вирусыг зэрэг илрүүлдэг. Бодит хугацааны олон сорьцод полимеразын гинжин урандаас судлахад бол ерөнхийдөө риновирус бол хамгийн их өвчлөл үүсгэх юм байна. Дараа нь бол RSV буюу респиратор синцитал вирус, дараа нь парин. Гэхдээ энэ бол эмнэлэгт хэвтсэн өвчтөн, амбулаторийн өвчтөн хоёрт бас ялгаатай байна. Эмнэлэгт хэвтсэн өвчтөнд бол нэгдүгээр байранд бол RSV вирус, хоёрт бол пара, гуравт бол одоо риновирус, дөрөвт бол бока вирус. Тэгэхээр амбулаторийн өвчтөнд бол риновирус нэгдүгээр. Тийм учраас өөрөөр RSV, бока вирус гэсэн зарим вирусууд илүү их пневмони үүсгэх чадвартай, илүү одоо хүндрэл үүсгэж болсгүй вирусууд юм байна л та.
За энийг бол одоо энэ 7 хоног үлээр нь ямар вирус одоо илэрч ирсэн гэдэг ийм графикаар харуулж байна. Энэ бол эмнэлэг суулсан томилтыг. За энэ дүнгээ бид бол энэ томоогийн үндэсний төвийн вебсайтанд 7 хоног болон real time тавьдаг. Энэ шинжилгээг бол одоо ямар юм явж яах гэж одоо хүнээс асуух шаардлага байхгүй. 7 хоног болгон шинжилгээний дүн дараагийн 7 хоногийн одоо 3-аас 5 дахь өдөрт багтаж өвчлөн илэрч байгаа вирусээр нь гарч явдаг. Энэ нь одоо энэ мэдээллийг сонирхсан одоо бүх хүн үнэн зөв эмнэлгийн байгууллагууд тэр өвчлөн сэргийлэх, эмчлэх арга хэмжээгээ зохицуулах заагур болж байдаг. Одоо 3 дахь хэсэг буюу байгалийн түүхэн хөгжлийг судлах загвар яагаад вирус болдго юм бэ? Энэ эхний хэсгийг бодвол энэ сүүлийн 2 хэсэг бол одоо нэлээд онлайн бид яг шууд одоо судалгаа хийх эхлээгүй байгаа сонирхол учраас бид бол энийг бас товчхон яа. Вирус бол одоо энэ эволюц хөгжилд их тодорхой үүрэгтэй байдаг юм байна гэдэг нь сүүлийн одоо 30-аад жилд амьд байгаль хөгжсөн энэ замд. Тийм учраас нөгөө эволюцийг бол одоо хүртэл бол дийлэнх арга нь бол одоо Дарвины байгалийн шалгуулын онол гэдэг шүү дээ. Энээс гадна бол горизонталны ген дамжих бас юм байдгийн байна шүү гэдэг нь сүүлийн 30-аад жил баталгаажсан. Энэний нэг тодорхой жишээ нь бол энэ эндогенний ретровирус. Ретровирус гэдэг нь одоо сөрөг РНХ агуулсан тэр РНХ-га ДНХ болгож үргэлжлэх голдоо одоо лейкозын мөн одоо энэ дохын вирусууд бол ийм вирус. Ийм вирусууд бол амьд организмын дотор үлдэж хоцроод тэр вирус авсан эзэн организм байгалийн шалгалаар давуу талтай байх тийм зүйлийг бүрдүүлсэн юм байна. Тийм учраас уршаа явсан юм байна гэсэн. Тэгвэл одоо энэ дээр үндслээд палеовиролог гэдэг тийм самбар бий болсон. Палеонтолог гэдэг шиг 1000 жилийн өмнө ямар вирус байж байгаад одоо бидний геном дотор хоцорсон бэ гэдэг ийм сонирхолтой судалгаа хийх болсон. Тэгвэл энэ дээр үндслээд зарим хүмүүс бол ерөөсөө эволюц гэдэг буруу юм байна. Вирулюц гэж хэлье. Вирус л одоо энэ биднийг амин тоцрох уу, давуу талтай байх уу гэдгийг шийдэж яасан юм байна гэж хүртэл ярьж байгаа юм би. Энэ үеийнхэнд одоогоор хүний геномын бүтц. Одоо энэ нэг 3 тэрбум гаруй нуклеотидаас тогтсон. Одоо бол 2000 оноос хойш 1300-аад хүний одоо энэ бүрэн нуклеотидын дарааллыг тогтоочоод энэ дотор ингээ аваа үзэхээр энэ бүх геномыг бүрдүүлж байгаа нуклеин хүчлийн дөнгөж 2% нь протеин кодинг гин гэж хэлээд байна. Өөрөөр хэлэх юм бол нөгөө жинхэнэ ген. Уур нийлгэжүүлэхийг даасан ген. Интрон. Үлдэх 98% нь бол зохицуулах ген. Тэрний дотор бол 8% нь ретровирусын геном байж байгаа. Тэр бид бол өөр дотроо байнга вирусын ген агуулж байна. Тийм учраас бол одоо сонирхолтой судалгаанууд хүлээгдэж байгаа. Энэ бусад одоо яг ретровирусын геном биш эсгүүд нь бас транспозон гэж яддаг юм. Хэсүүчлэгч ген. Тодорхой байранд энэ тэнд гараад ирдэг. Тэрүүл ерөнхийдөө одоо бид нь өөрсдөө олж мэдээгүй байгаа тэр дээр 1000 жилийн өмнө байсан вирусын геномын тал. Гэтэл геном энэ вирус болохгүй. Нуклеин хүчлэл явж байгаа. Энэ нь одоо ямар яг тодорхой үүрэг гүйцэтгэж яах гэдэг нь одоо бид бүрэн сайн олоогүй. Гэхдээ бидний дотор байж байгаа юм чинь бидний өдий болоход үүрэг гүйцэтгээгүй алдчих ёстой гэсэн тийм. Тийм учраас энэ вирус судлалын орчин үеийн маш их сонирхолтой чиглэл. За дараа нь энэ вирус бол биотехнологи, шинэ үеийн биотехнологи, нано технологийн судалгааны их чухал хэлбэр болж байна. Яагаад вэ гэхээр вирус нь өөрөө нано хэмжээст бий байдаг.
Угаасаа нано хэмжээстэй юм чинь тэр нано технологи гэдэг юм ашиглахаас арга байхгүй. Энэ нано технологи, биотехнологи бол хоёр чиглэлээр ашиглана. Нэг нь бол анагаахын эмчилгээнд, нөгөө нь бүр технологид шинэ техник бий болгох. Тийм технологийн нано судалгаанд бол голдуу одоо амьтан ургамлын вирусыг илүү хэрэглэв. Судлахад хүнд өвчин үүсэхгүй хэрэгтэй шүү дээ. Тийм учраас бол энэ хамгийн их ашигладаг вирусын нэг нь бол энэ тамхины навч согорт өвчин вирус. Энэ нь ерөөсөө геном нэг юм уургал хийдэг тийм жижигхэн геномтой. Тэгээ энэ уургууд нь өөрөө эвлээд ийм урт дундаа хөндийтэй малын харандааны гадна талын мод шиг тийм юм бий болгодог. Өөрөө. Тэгээд хүндүүл өвчин үүсэхгүй. Тэгээ энэ одоо вирус бол орчны pH-аас хамаараад өөрөө эвлэх юм уу сална. Хүчлэг орчинд бол ганцхан нэгж болоо задарчин. Тодорхой одоо шүтлэг тийшээ хазаахаар одоо жижигхэн хэсгүүд бол нэгдээс үлдээ бүр юм. Энэ бол нано технологид одоо сольж болшгүй үнэтэй чанар. Бүгд нэг жигдийн олон хэсэг өөрөө нано бүтц үүсгэх чадвартай. Нөгөө нэг хэсэг нь бол одоо энэ нуклеин хүчлийг энэ авчихсан одоо энэ вирусын гадаргуугийн одоо энэ гадаах өрхүүлүүд капсид гэдэг нь бол тодорхой янз бүрийн эсийн гадаргууд наалдах чанартай. Тэрний дотор нь бол бид өвчин эдгэх ген оруулаад тэр ген туслалгийн чимийг хийж байна. Энэ бол анхны одоо ген туслал. 1990 онд Америкийн нэгдсэн улсын аденин деаминаза гэдэг одоо фермент хүний биед байхгүй бол энэ дархлалын төрөлхийн дутал. Ийм хүмүүст бол одоо ариун гаднаас ямар ч ням орохгүй юм ариун нөхцөлд байхгүй бол 3 нас хүрээд нас бар. Дархлаа байхгүй тийм. Тийм учраас энэ ферментийг одоо энэ ретровирусын геномд суулгаад тэгээд хүүхэд хийснээр бол одоо энэ өвчнийг ангах ген заслын арга генотерапи гэдэг шүү. Ингэж идэгсэн. Одоо бол ийм аргаар идэгсэн одоо 1700-аад хүүхэд байна гэж. Гэтэл үнэтэй эрсдэлтэй ийм одоо эмчилгээний арга зүгээр одоохондоо манайд одоо энэ чиглэлээр ажилласан юм хараахан байхгүй гэж байна. Гэтэ бид хийх хэрэгтэй байна. За одоо энэ нөгөө техникийн нано технологид бол энэ вирусыг одоо яаж ашиглах вэ гэдэг. Энэ одоо энэ сахамцар вирусуудыг гадна талын нь силиконоор бүрэх юм уу, металлаар бүрэх юм бол энэ бол дундаа хөндийтэй 10 хэдэн нанометр ийм жижигхэн одоо талсдууд гарч ирэх болцдог. Энэ нь бол одоо нөгөө радиотехникийн юм уу, энэ гар утсанд юм уу ашиглах болцдог. Энэ нэг ашигладаг нэг их хөргөн ашигладаг одоо вирусуудын M13 гэдэг фаг. Тэгэхээр энэ фаг бол энэ гэзсийн сахамцрын F цорог гэдэгт наалдаж халдварлуулдаг тийм вирус. Энэ бол одоо энэ вирусын нэг сонирхолтой гадаргуудаа одоо нэг ийм жижигхэн 4 төрлийн уур байдгийн нэг энэ P8 гэсэн тэмдэглэсэн бол 2700 ширхэг байна да энэ жигдэх. Энэ ген дээр энэ бол өөрөө тийм бас туйлших шинжтэй. Нэг талдаа хасах цэнэгтэй, нөгөө талдаа нэмэх цэнэгтэй. Энийг бол бас геном дээр нь нөлөөлж өөрчилж байна. Энэ бол жишээлх юм бол одоо тэр вирусын геном өөр металл агуулсан зүйлийг оруулах замаар гадна талын вирус маань металл хуягтай болно шүү дээ. Энийг бол бактери устгахад биш физикийн баг төхөөрөмж хийхэд ашиглаж болно гэж байна да. Одоо янзаар одоо энэ нэг жигдэх юм энэ төгсгөлийн юм ингээд юм 3-4 төрлийн уур энийг бол энэ геном дээр нөлөөлөд ингээд янзаар өөрчилж байна. Энийг бол одоо фаг инженер хичээлнэ гэж байна. Тэгээ энэ
факттай ажиллах нь бол бас хайцсангуй хялбархан бөгөөд хямд. Гэдсийн сахамцарч нь бол бидний гэдсэн дотор хэдэн төмөрөө вэ гэж тийм. Тэгээ энэ бол одоо ерөөсөө 4 цагийн дотор 2 болоод байх тийм чадвартай учраас энийг бол маш одоо богино хугацаанд олноор нь гаргаж авах болцоотой учраас нано технологийн их сонирхож байгаа. Энэ одоо яаж ашиглаж байгаа гэдэг нь янз янзын одоо уургийн өөр юмар солих замаар. Энэ одоо нэг саяхан энэ 13 оны ихэр Nature нано технологиор гарсан статьянаас авсан л да. Энэ бол энэ уургийн хэсэгдэр нь тэр глутамины хүчил 2-3-ийн нэмжигтэй зэрэг энэ туйлшрал нь ихсэж байгаа юм л да. Тэгэхээр энэ туйлшрал ихснийг ашиглаад физо элемент гаргаж авсан байна. Физо гэдэг нь даралт өхөр дарахтай зэрэг одоо цахилгаан гүйдэл юм уу өсдөг тийм шин чанар юм байна л да. Энэ бол тэрийг одоо тэр фазо фокал микроскоп гэдгээр тэр туйлшрал яаж үүсэж байгааг экспериментээр харуулсан. Тэгээ одоо нөгөө ийм одоо жижигхэн цахилгаан багж хийсэн. Энэ хоёр нөгөө M13 фагаар хийсэн хоёр ялтас хийгээд энэ ялтсан дээрээ дарахад энд одоо тог үүсэж байна гэдгийг баталсан. Орчин үеийн сэтгүүлүүд бол хуучны сэтгүүлсний давуу талтай болсон биш. Зөвхөн цаасаар биш, стратеги дагуулад одоо ийм видео хийдэг. Энэ одоо нөгөө элементүүд энэ дээр дарлаа. Энэ тоо гарч байгаа хүн. Энэ хоёулангийн зэрэг даруул өтөн нэг тоо. Гэрэл энэ үл яг энийг үл энэ одоо Берклийн их сургууль дээр хийсэн. Гэрэл энэ үл яг реалны хийсэн юм шүү гэдгийг нь сэтгүүлээрээ дамжуулаад зүгээр одоо тийм хийсэн маягтай бичиж болно тийм. Тэгэхээр энэ үл яг жинхэнэ реалны бай шүү гэдгийг харуулсан. Энэ үл арай саяхан яг цэвэр физик гэсэн үг. Энэ дээр бол тайлбарласан байна. Энэ одоо энэ цэнгийн нэмэгдүүлээ тийм туйлшрлын ихсэж юм гэдгийг харуулсан юм шиг байна. Энэ дээр ингээд дарахаа физо элемент гэдэг нь ингээд дарахаар гүйдэл үүсээд энэ батарей үртгэж аваад эсвэл тэнд нь дэлгэц тавих юм бол нэг юм тоо. Энэ маань юутай адилхан гэх нэг хүүхдийн нэг ийм гутал байдаг шүү дээ. Энэ бол одоо физо элементээр хийсэн дээ энийг энэтэй адилхан үйлчилж байна. Энийг эсвэл одоо зүрхний одоо нөгөө цочрогчгүй болсон үед пейсмейкер. За энэ бол одоо саяын ярьсан юмнуудын тухай бас олж үзэж болох наад захын литератур. Ингээд та бүхний зовоосон ажиллаа гүйцэлээ. Баярлалаа.